Сайн байна уу хүмүүсээ. Тэгэхээр yes би байна. Мэдээ хүү байна. Мэдээ хүү 24 цагийн дотор бичлэг хийж байна. Энэ бол 1 жилийн дараа бичлэг хийж байгаа хүнд бол гайхалтай та бүхэнд гоё байгаа гэж би найдаж байна. Тийм учраас мэдхгүй ингээд 20 он коронагийн үеэр тухайн үеийн паншид орох хүүхдүүд юм уу хөвгүүд ямар хүмүүс байсан бэ гэвэл ингээд үсээ нүднийхээ урдуур оруулсан заяа тэгснэ ингэснэ хар сараач өмссөн заяа бүх юм нь хар тэгээд ингээд профайл зураг нэг юм заяа ямар ч тач үсэн нүдний урдуур орно маск орж ирнэ ямар ч тач 20 оны бүх хүмүүс бол амар кэт биш яриатай байсан заяа би ч гэсэн гэхдээ ямар ч тач би ингээд тухайн үед ингээд бөөнөөрөө хар сараач мороочиг өмсдөг байсан за юу амар хичмээр одоо бодоход тэгэд тэр үед тэн зон мон гээд ийм зураг авдаг юм хүн болдог байсан тэрэн дээр бүр ингээ мэйд хувц мувцтай ингээд нэг эрэхтэй ингээ авахулж зураг хүртэл явдаг байсан за юу тэгээд мэдгүй яа тухайн үед ингээ хар маск амар кул харагдуулдаг гэдэг ойлголт байсан хар сараачиг ягаад тийм кул байсан яг энэ юунд кул байгаа юм бэ те тэгээд yes тухайн үед би яг тийм болохыг хүсдэг байлаа гэхдээ би хизээш болоогүй тэгээд би болоогүй дэш баярлдаг тэгээд тухайн үед миний ингээд мөрөөдөл өснийхээ үзүүрийг улаан болгох заяа амар зөлбөө тэгээд би тухайн үед амар юм жоохон pussy boy авро руу шилжихийн тулд би өөртөө өөрчлөлт хийх хэрэгтэйгээд фитнест 3 сар яваад хүмүүс фитнесийг бялтарчуулах төв гэж ярьдаг юм байлээ. Бялтар. Инээдтэй биш гэхдээ бялтарчуулах төв би 3 сар яваад мэдхгүй ямар ч тач би амар лаг болмоор шүү дээ. Тэгээ би хамгийн анхны миний лаг болох оролдлого миний чихээ цоолох оролдлого байсан. Тэгээ би цоолуулсан аимшигтай өвцөн. Тэгээд би авсан. Тэгээ миний чих бүглэрсэн. Тэгээ би одоо бодгоо чихээ цоолуулаагүй дээ. Амар баяртай. Тэгээд ингээд миний стил гэдэг юм бол ерөөсөө эмээ ихч хоёр авч өгсөн хувцсан дээр тогтчихсон. Би өөрөө хувцас сонгож авах гэдэг бол үлгэрийн далай. Тэгээд ингээд skinny jeans-нээсээ салаагүй. Одоо бол skinny jeans өмссөн хүн хүнтэй зохино гэхээс бас хэцүү шүү дээ тий. Тэгээд ингээд аимшигын хэцүү хувцастай ингээд Японд руу явж байлаа. Тэгээд Японд очиод би бүр анх ингээд баг жилийн дараа худлаа ирсэнд баг 4 сарын дараа өөрийнхөө цалингаараа би говц авч байгаа. Тэгээ би ингээд гэрийн лугуу залгаж асууж исэн заяа. Бүр тийм аимшигтай. Тэгээд би skinny jeans-ийг хаяад baggy jeans руу орсон нь миний хамгийн зөв сонголт байсан. Гэтэ би өөрийгөө fashion дэлгэр гэхгүй чсэн яг яаж өөртөө тохирсон цэвэрхүү хувцаслах вэ гэдэг зүйлийг одоо хүртэл суралцах хэрэгтэй байгаа. Тэгэд би түрүү жил ер нь тренд гэдэг юмыг дагах үнэхээр тийм зөв буруу юу гэдгийг хэлүүлээ тунгаах хэрэгтэй. Ягаад гэвэл би түрүү жил обон болохгүй то. Бараг ингээд 250k-аар 250 мянгаар ингээд жакет аваад тэрийг нэг ч өмсөхгүй. Ягаад гэвэл надад обон зохихгүй байсан. Тийм болохоор би обон болохыг ч хүсээгүй. Би обон болдог хүүхдүүдтэй нийлэх гэж оролцсон. Yes, мэндэгүүгийн нийл хүмүүс байгаагүй. Бүгд ийм хүмүүс байсан. Тэгээд no. Үгүй. Тэгээд yes. Тэгээд ерөнхийдөө ингээд одоо болвол би цэвэрхэн хувцаслах гэдэг юм маш чухал юм байна гэдгийг ойлгоод цэвэрхэн хувцлалт гэдэг юм дээр тонж үлдэж байна. Яг обом 9 бус ягсаас юу биш. Зүгээр занга тэгээд сороочиг гэдэг зүйл болвол маш хүнийг гоё дипломат харагдуулдаг гэж магадгүй. Би зангаа сороочиг өмсөх дуртай. Маш дуртай. Тэгээд yes. За ямар ч тач зүгээр хувцлалтын талаар би ийм ярмаар санагдаад. Тэгээд одоо ингээд одоо яг хүмүүс ямар тренд интертэй болоод байгаа. Одоо обомод нэг хэсэг одоо ингээд байхгүй болцсон байна заяа. Одоо ингээд дүрсикэн гардаг мод орсон юм уу? Би ямар ч тач дээр нэг готын төвч явж ирсэн чинь амар нэг дүрсикэн гарсан хүүхэд явж ирсэн. Тэгээ би хөөх юм ингээд
Тэ өдөр болгон төрсийгээ сэлдэг гэдгээ батлах гад ингээ яваад байгаа юм болов уу гэж бодох шиг мэдхгүй яг эсвэл амар гой бөхстэй болоод хийж байгаа юм уу эрэгтэй хөвгт байсан л да. Тэгээ би тэрийг ойлгоогүй. Яг юулт вэ те эсвэл өндөө үнэхээр татчих чадахгүй байгаа юм уу? Эсвэл би стил ойлгохгүй байгаа юм уу? Тэгээд ингээд амар сони үстэй хүүхдүүд сардлаг юм уу тий? Би хүн шүүмжлэх хэрэг байхгүй л дээ. Гэтэл яг энэ жилийн стил энэ төр нь юу байгааг би ойлгохгүй. Гэхдээ ямар ч тааш лабубу тренднээс гарсан I am so happy. За тэгээд ингээд тий юу ч яриад байгаа. Зүгээр өнөөдөр ярих сэдв байхгүй. Тэгээд ерөнхийдөө хүн ингээд өдөр нь болсон барьцаасаа зүүдэлдэг гэж маш үний юм шиг байна. Би өдөржингөө өчигдөр Японы би яг үнийг хэлвэл өчигдрийн подкастыг хийх гэж 3 цаг болсон. 1 цаг нь бичиж яваад 1 цаг нь утас руугаа хулаад 1 цаг нь edit хийж байгаа. Edit хийж тэр чинь ингээ маш их таслал орж байгаа. Тэгэд өчигдөржингөө Япон юм зүүдэлсэн чинь ингээ Японд очсон байх гэж зүүдлээд дараа нь би амар юм сонсоод унтсан болохоор аимшиг юм зүүдлээд ингээ таарч байгаа. Тэгэхээр хэдүүлээ унтахаас өмнө юу үзэж юу харах вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Тэгэд ерөнхийдөө болвол би ингээд одоо яг 21 нас хүрсэн ч гэсэн надаа ээж баар муухай те баар сав гэдэг ойлголт байхгүй болсон. Яг би хулгаагаар орж исэн нь үнэн. Гэхдээ хулгаагаар орж исэн л гоё юм билээ. Мэдхгүй. Зүгээр одоо болвол надаа маш духгүй санагддаг газар болсон байлээ. Яг гоё хүмүүстэйгээ бол гоё бах. Гэхдээ одоо бол би үнээр хүсэхгүй байна. Зүгээр би амар гоё амар тайван баймаар байна. Ягаад гэвэл баар цэнгэний газарт муу ёрын альбин тэрэн сүнс чөтгөр мэд хүмүүс их байгаа. Тэгэхээр тэр юу вэ гэвэл архины найз. Архины найз бол архины найз байдгийн. Зүгээр арх ухад гарч ирээд тэгээ замхраа алга болно. Арх ууй гэвэл гарч ирнэ тэгээ замхраа алга болно. Хэцүү үед ч хамт байхгүй архины найз. Тийм учраас хар мянган архины найзаа найз гэж бодож болохгүй архины найз гэж бодох хэрэгтэй. Yes. Тэгээд зүгээр надад маш тохгүй мэдрэмж төрүүлдэг болохоор no thank you. Баярлалаа. Би дараачуудаа тэр бол учир нь олдох баг. Тэгээд ингээд амар сони манай хууч 10 жилийн ангид одоо би жоохон дургүй байсан 10 жилдээ тэр хүүхдэд. Ягаад гэвэл намайг ангийн аялалд явах болгонд за баг худлаа ирсэн 5 жил дараалж ангийн аялал ярих болгонд чи явж яах юм гэж надад хэлдэг байсан охин бид. Тэгээд окей би тэрэнд одоо ингээ үс санаадчих яах вэ? Уучлаа гэж бодож байгаа чинь энэ ингээд гарахгүй байгаа. Уучлах чадахгүй байгаа. Энэ бол байж болохгүй маш асар хэмжээний муухай үйлдэл. Эдийн намайг хэдэлжсэн чсэн тэгж хэлж болохгүй байхгүй. Тэгэд хамгийн инээдтэй тэр охин намайг 12-ны бүр төгсөлтийн аяллаар явхад надад тэгж хэлжсэн заяа. Тэгээд өөрөө яваагүй. Karma is real bitch. Чи карманы өмнө хинч биш. Сайн ярих юм бол чиний нууц гэж бодож байгаа чиний нууцыг чи өөрийнхөө нууцыг ярьсан чиний сайн найзууд чамайг арх ударгаа ярьж явдгийг чи мэдэхгүй. Чиний найзууд тийм хүмүүс. Окей. Бид бүгд мэднэ чиний нууцыг. Чи түрүү жил яасан бэ? Чи юу хийсэн бэ? Би мэднэ. Бид бүгд мэднэ. Хаана хинд юугаа ярихаа бот. Окей. За тэгсэн чинь энэ бол жижигхэн хэмжээний сүрдүүлэг байлаа. За тэгээд нэг 3 дугаар анги аялалд ингээд мэдгүй аяллаа зугаалга болгоноор нэг ингээд худлаа аим шиг юм зохиож ярддаг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд 3 дугаар ангид би ингээд чонжин болдог руу ангийнхантайгаа явж ирсэн санддаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр охин ёстой аим шиг худлаа юм ярьдгийн та нар ёстой ингээд улаан болтой гэж кино үзсэн үү гэсэн байхгүй тэгснэ. Үст аймер кино би ингээд ярээ заа юм ингээл аав чинь ингээл бурхны харантай ч тэгснэ. Охин ингээл аав чинь оршуулгын газар ирсэн чинь
аах ус босч ирсэн шүү төгөл цаазур шидэл тэгснэ. Чинь үсчих юмстэй. No, Улаанбаатар гэдэг кинон тийм юм гардгүй. Амар худлаа зохиогоо заа юу амар нийттэй. Тэрийг бүр хэдэн жил ирсэн заа юу. Дээд гэтээ тэрийг сонсдог байсан л да. Тэгээд тэр охины худлаа ярилт дүүгээр дуусаагүй. Тэр охины худлаа аим шиг юм. 6 дугаар ангид байхад аим шигын яриа ярьдаг болвоо. Тэгэд тэр охины худлаа яриаг сонсч нэг нь уйлсан байдаг юм. Тэр юу вэ гэвэл 6 дугаар ангид Дайрима гэдэг нэг аим шигын юмны талаар бид бүгд ярьдаг байсан. Тэгсэн чинь манай нэг жоох хөдөөдөө амьдэрдэг найз маань тэр аим шиг юм сонсоод уйлаад 6 дугаар ангийн хүүхэд штий айгаад байна гэд. Тэгээд тэр хүүхэд тэр нэг ямар худлаа гэж бэ. Тэгээд тэр хүүхэд ингээд аим шиг юм өргөжлүүлж зохиож ярьсаар л байсан. Тэгээд хамгийн тэнэг яриад бүр ямар ч эрүүл хүн сонсоод энэ юу хуцаад байгаа юм бэ гэмээр аим шиг яриан заа юу. Ингэж эхэлдэг. Өөрөө энийг ингэж ярьж байгаа багшд баригдаад бас өөрөө уйлж ийсэн заа юу. Амар би одоо өст стандарт амар түүх хэрэг заа юу. Энэ өстө эхэлсэн л бүр амар гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгснэ 1987 он. 1987 он маань гэж ярьжсэн чинь биологийн багш дуудаа. Тэгээд та хоёр яга хичээл хийхгүй юу яриад байгаа? Юу ярьснаа надад хэлдэг гэсэн чинь нөгөөдөг чи аим шиг зохиосон юм багшд ярьж өгч байгаа байхгүй юу? Ингээд 1987 оны 108 хүүхэдтэй нэг ингээд ээж байж байгаа тэгсэн чинь хүүхдүүд нэг нэгээр налуу болоод нөгөө ээж чинь гайхал өдөр болгоор манай хүүхдүүд яга нэг нэгээр алуу болоод байна гэж бодоод исэн чинь уулнаас нэг юм бууж ирээд хүүхдүүдийг навж яваад тэгсэн чинь тэрийгээ ярьж байхдаа өөрөө уйлцсан заяа. Үгүй ингээд самбарын өмнө гарцсан те ярьж байгаа юм чинь айгаад уйлцсан. Багшаас. Тэгээд хамгийн хацалтаагүй манай хүүхдүүд яга алга болоод байгаа юм болов уу гэдэг нэг байгаа байхгүй юу? Юу гэсэн ч үгүй те. За тэгээд ер нь ингээд 6 дахь анги бол 16 оны он бол маш гоё он байсан. Би нэг хэсэг тэр ондоо ингээд эргэж очимоор хаяа санагддаг. Тэгээд 7 дугаар ангиас бол ми хажуу суудаг байсан нэг хүүхдээс болж миний амьдрал 7 дугаар анги бол там байсан заа юу. Нэг юм амар юм петис хүүхдүүд байхгүй юу. Хамгийн инээдтэй хүн яхаараа тэгээд засардгүй юм бэ. Ямар их эйгоо вэ те. Тэр хүүхэд ингээд хэдэн жилийн дараа ингээд надтай ингээд доор таарж байгаа байхгүй юу. Мен митиг юм хийж байгааг мэдчихэж байгаа. Тэгснээ яг го мен митиг бүл идчихсэн юм. Тэгээд амар хөөш мөш гэж дуудаа цаа. Амар тархалцсан мэлээ л те би ч тархалсан чи ч тархалсан. Тэгээ би таагүй явсан чинь дахиад араас хөөш мөш гээд. Хүү сайн уу байж болох ч гэсэн хөөш бол үнэхээр ингээд чи яг нэг дунд ангид харьцчихсан шиг намайг харьцах гэдэг юм тий. No. Чам юмтай одоо би харьцахгүй. Яг би тэгж хэлмээр хэлсэн чсэн за өө сайн уу гэж өнгөрсөн. Тэгэд яхаараа хүний өсгөө үлээ арилаагүй юм бэ. Яагаад те ингээд нэг тийм балиар дээрлэхгүй өнгө аясан одоо хүртэл арилаагүй байгаа юм бэ те. Сайн ярих юм бол чи ч гэсэн өөрөө бүл идүүлжсэн шүү дээ тий. Сайн ярих юм бол айхтар бүлийн нэр ихтгүүр ингээд болж байсан да амд минь. Гудамжинд нүцгэн гараад яатсан гэлээ нэг эрэгтэй хүүхдүүд бөөдөр оолсон чинь гудамжинд нүцгэн гаргацсан гэлээ. Тэгээ бичлэг энтрийгээ сүрдүүлээд яг өөр адилхан бүл идүүлжсэн байж хүн бүл идэх бол тэг ингээд юу н байж болохгүй асуудал. Тэгээд ингээд зүгээр юу мэрч зүгээр би нэг маш хийцгүй хийж байна. Яагаад энд ярих сэдв байхгүй амандаа орсноо ярих ёстой юм бэ? За энэ томатай би тийм ээ. Тэгэд мэдхгүй амар дээрлэхгүй хүүхд тэгснэ амар инээдтэй. Би нэг ингээд 8 билүү 9 дугаар ингээд нэг шалгалт өгөх ёстой байсан байхгүй юу? Тэгсэн би унтцсан. Тэгсэн чинь манай ээжтэй таарад тэ ээжээ нөгөө нэг хин блэ? Нэрийг хэлж болохгүй байна. Ёстой юу хин багш уурлаад ёстой хөөн мөн гэсэн гэж танд хэлсэн гэсэн те. Би нэг шалгалтан дээр унтчихаагүй юу? Та санаж гин үү? Би унтцсан. Тэгсэн чинь манай ээжтэй таарснаа багш
танай хүүхдээ хөөн гисэн гэж худлаа ярьсан байвал яг уу багш тийм юм яриагүйсэн байхгүй. Яг хэн болчоод манай ээжд худлаа юм яриад байгаа юм би тий. Би өөрөө ч гэсэн нэг тийм таатай хүүхэд байгаагүй л дээ гэхдээ. За тэгээд yes зүгээр ойр зургийн сонь сайхан юм байна. Тэгээд бүр нэг ингээд амар ичмээр санагддаг би нэг дурсамжаа пөг гэж сансан заяа. Би ингээд 13 билүү 14 онд ингээд манай дүүгийн төрсөн өдөр болоод манай ойрын дүү шүү бүр. Тэгээд би ингээд ботхноо өвөө эмээг авчаад машинтайгаа авчаад намайг гэрт очиж миний хувцсыг солиод цаашаа явах байх гэж бодсон чинь шууд цаашаа явцсан. Би аим шихийн гэрийн халтар хувцастайгаа байрны айл руу явсан заяа. Тэгэд тухайн үед миний өмсөжсэн нь бүр тогооны байруул шиг цамц. Тэгэд ингээд айлын хүүхэд бүрт ингээд татвараа өмсдөг нэг юм ирээ ингээд юм өмд заяа. Тэгэд ингээд яваад орж байгаа байхгүй юу тий. Тэгээ манай ихч нар байсан манай ойрын хамаатай байсан болохоор it's okay. Үндэ би ойрын хамаатнууд донд миний халтар байна уу юу үнэхээр хамаагүй шүү дээ. Падгүй. Тэгсэн чинь мэдхгүй нэг миний үеийн хүүхэд тэр одоо бодгоо манай ихчийн найз нэгэд нэг хүмүүс хүрээд ирсэн. Тэгээ би амар тогооны бариу шиг хувцастай тэнд байж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүмүүс зураг даруулж байхад би будингийн ард нуугдсан. Миний зураг байдгүй. Би амар итсэн тэр хүүхдээс. Ер нь тухайн үед миний тэг ингээд тухайн үед ер нь ингээд өөртөө адилхан хүүхдээ өмнө ичгүртэй байдалд орох бол нэг тийм таатай юм биш штэ үгүй. Тэгэд өөр нэг ичмэр байдалд орж исэн нь манай ээж нэг солонгосоос ээж та нэг амар скини джинс явуулдаг байсан штэ. Тэгсэн чинь би тэрийг өмсөө очисон чинь ингээд дээд чигс нэг 4-р анги ах махнар заяа охины өмд өмсөд ирсэн байна энэ төр. Тэгэд би тэдний ангийнхан дугийн дургу. Одоо батхнаар тэр ундрамагш машин ангийнхан байлуу. Миний нэрийг үгүй яаж ч унсан Миндэ хүү гэдэг нэрийг яаж индүү хүү гэж уншиж чадчихна тий. Тэр нэг өөрийгөө босс гэж мэдэрсэн авгаа. Тэгээд мэдхгүй. Амар хэцүүдэлтэй тэдний ангийнхан. Тэдний ангийн нэг баачка намайг 9-с 11-р анги хүртэл бүл хийцээ. Тэгээ би сүүлд яг гоо энэ хүний гомдол одоо хүртэл ягаад ч арилахгүй байгаа. Бусдыг уужилж болгочихсон ягаад чи энэ нэг тэ ингээд айгуу хэцүү, бодоход айгуу хэцүү байгаад идэг. Яг яагаад мэдхгүй. Энэ тийм амар амархан идэгрэхээр юм бол биш л дээ үгүй. Тэгээ би дээр ингээд дургу үрэ хайсараа PC-г олоод зургийг олж байгаа байхгүй юу. Тэгээд окей би одоо чамайг савж чадхаар хэмжээний болчлоо. Хамгийн гоё юм те. Чи надаас айх өдөр ирдэм байд. Тэгж бодсон ч гэсэн би тэгэхэд за өнгөрсөн юм тэ зуралдаад явах үү гэж бодсон ч гэсэн надад тэр муухай дурсамжууд эргэн бодогцоор л байсан. Тэгэхэд тэр хүмүүс үлийн үрээ идэх байхаа. Карманд итгэе да. Ер нь карманд итгээд илүү үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Илүү үйлдэл хийх юм бол өөртөө л гайвуулна. Тийм болохоор илүү үйлдэл шонзон гэдэг юмыг мартах хэрэгтэй. Тэгэд юмд итгэж үнэмшил гэдэг юм уу юм байх хэрэгтэй. Би бол тэгж бодож байна. Тэгээд ерөнхийдөө yes. Ээж өөр надад хэлэх юм байна уу? Алгадаа минь ба. За баярлаа. Баяртай.